Сайн байцгаана уу янз байна. Та бүхэндээ энэ өдрөө мэндийг хүргэж байна. Тэгээд үнэхээр бүхний амар амгалан нэгүсэл та бүхдийн дээр байх болтугай. Тэр би подкаст хийгээд яг 1 жилийн болж байна. Өнөөдөр үнэхээр яг 1 жилийн нэг жилийн өмнө би подкаст авах эхлүүлсэн байна. Тэгээд өдөр болгон подкаст хийсэн байна. Тэгээд энэ бүгдийн та цаг хугацааны турш бид нартай хамт байж тэгээд түүний бас подкастуудыг минь хуваалцаж сонсож цагаагаар зарцуулж байсан та бүхэнд маш их баярлалаа гэж талархмаар байна. Тэгээд ер нь бол би подкастаа голцоо өмшүүлж тайлбарлах босгон байгуулахын төлөө подкастаа хийдэг. Хүмүүс заримдаа хүмүүсийг шүүж зөв замаар оруулахын тулд та хийх ёстой гэж заримдаа хэлдэг л дээ. Гэтэ ер нь миний подкастыг сонсож байгаа хүмүүс дандаа зүрхний шарахтаа зовлон дунд явж байгаа. Үнэхээр Иесусыг хайсан, Иесусыг мэдгэсэн, үннийг хайсан, яаж үнний үгэн дотор амьдрах вэ, үгээр амьдрах вэ гэж хүсдэг тийм хүмүүс бол байдаг байгаа. Түнчлэн үнэхээр амьдралд нь үнэхээр зовлонтой юмнуудаас болж байгаа. Тийм хүмүүс бол байдаг. Тэгээд энгийн хүмүүс байсан ч гэсэн бас бусдыг босгон байгуулъя гэж бодсон тийм хүмүүс байдаг байгаа. Тэгэхээр миний амьдрал бол мэдээж үнэхээр шүүмжлэх хүмүүс байх байдаг л өөрөө багш Христийн сургуулийн библийн багш мөртлөө эсвэл пастор мөртлөө хүнтэй явуулдаж завхаарч ч юм уу эсвэл сүм чуулганаа буруу төшний хазаалгадаг ч юм уу хүмүүсээ орж ирсэн шахтаа хүмүүсийг зодож дэлбэлдэг тийм хүмүүс байдаг л да. Тэр хүмүүст бол би загнаад хэлээд хайчмаар л байдаг. Гэхдээ миний дуудлага нь өөрөө шахалсан зөрөгтэй хүмүүсийг эдгэх зорилготой. Тэгэхээр хайраар үйлчлэх зорилготой байдаг учраас миний подкастууд дандаа хайр руу, эзний хайр нэгүсэл рүү чиглүүлсэн байдаг. Гэхдээ би бас үе үнэхээр бас сургамжтай, бас үнэхээр төлөвсөн итгэгч нар буруу амьдралаар үгээр биш амьдарч байгаа тохиолдлууд байгаа бол би хэлдэг байгаа. Ягаад бол хэлэхгүй бол болохгүй. Тэр хүмүүсийн авралаа дахин алдах гэсэн бүр боломжууд байдаг байгаа. Тийм учраас Иесуст нэг удаа итгэсэн мөртлөө тэгээд зүвт амьдрахгүй, нэг юм үдээсээ ирэхгүй байгаад л тэгээд байн бүдэрч унсан ч гэсэн тэрний төлөө үнэхээр Иесусийн төлөө зүтгэж түүнээс зурж амьдарч байгаа хүмүүс нэг өөр байхад бүр л хамаа замраагүй бурхан тэтгэр хөөжлөх юм чинь ингээд сагсууран, онгиотон, бардам амьдарч байгаа хүмүүсээс байдаг л та. Тэгээд тэдгээр хүмүүс бол бараг л миний подкастыг сонсохгүй болоо да гэж би боддог. Тэгээд ягаад гэвэл тэр хүмүүс тийм бардам хүмүүс миний подкастыг сонсохгүй ядвал би албаар орж дарж зорж нэг сонсдог подкаст байгаа. Тэгээд сүнслэг бас тэмцэлтэй хүмүүс ч гэсэн бас сонсох үед маш их тийм хэцүү үнээр бол байдаг байгаа. Яг бол миний подкаст дандаа ариун сүнсээр сүнслэг хичээлүүдийг би заадаг. Тэр үнэхээр хүсэж тэмүүлж зорж сонсдог хүмүүс байгаа. Тэгэхээр та бүхэн минь үнэхээр хүсэж тэмүүлж зорж сонсдогт нь баярлалаа. Бүхний үгийг үнэхээр шимтэн сонсдог та бүхэнд баярлалаа. Эзний үгээр би та бүхнийг өрөөж байна. Үнэхээр эзний хүслийг сонсдог. Түүний цахим дагдаг, биелүүлдэг хүмүүс бол миний жинхэнэ дагалдагч нь гэж бүр Иесус өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр үнэхээр Иесус бол аавыгаа дагдаг, аавынхаа л үгийг хийдэг гэсэн бол бид нар Иесусыг дагах ёстой. Харин энэ дагах ажилбар нь ариун сүнсийг биднэрт Иесусийн нэрээр Бурхан бидэнд өгсөн байдаг. Тэр үнэхээр энэ туслагч, зөвлөгч ариун сүнсийг үнэхээр сайн ойлгож мэдээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд дараа чи минь подкастыг бас сайн сонсороо. Тэгээд амьдралд үгийг хэрэгжүүлэх явдал бол маш чухал байгаа. Тэгээд энэ цаг мөчид би яг та бүгдийг ойлголтын сүнсээр өрөөж байна. Эзэн минь яг одоо энэ цаг мөчид ойлголтын сүнсээртэй бүгдийг өрөөж өгөөч. Үнэхээр Христийн аяхан биднэрт би ганц хүн гэж хэлээгөө биднэрт гэж хэлсэн. Тэгээд бид нар үнэхээр хамтдаа бэлэг аваачаар бие биендээ үйлчлэхэд бас туслаараа эзэн минь. Тэгэхээр өөртөө бэлэг авьяастай хүмүүсийн тослогоо бол бусад хүмүүстэр маш сайн ажилдаг боловч өөр дээр нь бэлэгтэй сайн байдаггүй. Тийм учраас би хүмүүсийг бол намайг залбираа гэж маш их хүсдэг, хэлдэг байгаа. Тэгэхээр та бүхэн манайстар энэ подкаст маань сонсож бас намайг залбирч байгаараа, бусдад хуваалцаараа. Тэгээд ойлгохгүй бас шүүмжилж байгаа ч юм уу, буруу ч гэдэг юм уу ярьж байгаа хүмүүсийг бас нэгүсэж ойлгороо гэж хэлбэрээ. Тэгээд цохор хүмүүсийг яагаад цохор байгаа юм ч гэдэг юм загнаж болохгүй, харин цохор нь нүдэн нэгдэх болтгоо, нүд чихэн нэгдэх болтгоо гэж харин залбираа. Тэгээд үнэхээр бие биений бүү шүүхтэн эзэн бол шүүгч байгаа. Тэгээд шүүгчийн ажлыг өмнөөс нь бид нар хийгээд нэмэргүй. Хичнээн шүүгээд энэ хүн итгэж үү мөн үү биш үү гэж шүүдэг хүмүүс л байдаг. Гэхдээ эзний хайр нэгүсэл эцэст нь юу болохыг би хэлж мэддэггүй. Үнэхээр агуу их байгаа. Тэгтээ эзэн бурхан бол жинхэнэ зөв шүүгч учраас зөв шүүндэгт нь бүрэн итгэж найдах хэрэгтэй. Тэр өөрөө эзэн бурхан сонголтоо өгдөг. Ариун сүнс ч гэсэн сонголтоороо бүх бэлэг авьяастай өгдөг. Өөрөө шийдвэр гаргадаг.
ариун сүстэм робот шиг загчлаг бол зүйл ерөөсөө биш байгаа шүү. Тэгэхээр энэ цаг мөчид үнэхээр та ариун сүнсийг сонсороо бас тэгээд би ингэх чинь ариун сүнсээ тэгээч гэж хөдөлгөөс илүү та юу хүсэж байна гэж хэлээсэй гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд янз бүрийн бэлэг авьяастаа үнэхээр тослогоотой хүмүүс маань бас үнэхээр даруй байж өөртөө бас залбиулж байгаараа боломжтой бол подкастууд минь үнэхээр хүмүүст хуваалцаараа гэж би хүсэж байна. Маш олон сэдвүүдээр би подкастуудыг цаг зав гаргахыг хийсэн байгаа. Тэгээд харин та нар ч гэсэн цаг зав гарган сонсдогт маш их баярлж байна. Та нар сонсогч байхгүй бол би энэ бүхнийг хийж чадахгүй шүү дээ. Тэгээд үнэхээр эзний хүслээр энэ бүхнийг бас хийдэг байгаа. Тэгээд цаашд бас үргэлжлүүлэн одоо подкаст минь сонсож байгаараа бас баярлалаа та бүхэндээ. Тэгээд өнөөдрийн залбирал бол үнэхээр ойлголтын сүнсийг энэ хүмүүст өгөөрөө эзэн минь. Үгийг минь бүрэн ойлгож, таны үгийг бүрэн ойлгож ухаарж, үгээр амьдрахад туслаараа. Есүс нэрээр залбирхгүйлээ.